Омега түвшний мутантууд гэдэг нь нэг утгаараа хамгийн хүчрэг мутантууд гэж хэлж болно. Мутантуудын хүчний хязгаарыг альфа гэж авч үздэг бөгөөд энэхүү түвшинд Профессор X, Cyclops, Darwin, Magic гэд маш олон хүчрэг дөрүүд багтдгийг өмнөх бичлэгийг маань үзсэн хүмүүс мэдэж байгаах. Тэгвэл омега түвшний мутантууд нь тэрхүү хязгаарыг давснараа альфа түвшнөөс ялгардаг. Өөрөөр бол тэдний хүчийг ямар нэгэн хил хязгаараар хэмжих боломжгүй, хязгааргүй их потенциалтай гэсэн үг. Тиймээс учруулах хор хөнөөл нь асар их. Омега түвшний мутантуудын хувьд ихэвчлэн орон зай, цаг хугацаа, бодит байдлыг манипуляц хийх чадварууд байдаг учраас дэлхийн ертөнцид цаашлаад космик орчинд өөр орон зайд ч асар их аюулыг дагуулдаг. 2019 онд Jonathan Hickman-ы бичсэн House of X комик дээр нийт 14 мутантыг албан ёсоор омега түвшнийх гэж баталсан байдаг. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр тэрхүү 14 омега түвшний мутантаас эхний 7-ыг товчхон тайлбарлацгаая. Хамгийн ихний омега түвшний мутант бол Jamie Braddock буюу Monarch. Тэрээр Captain Britain болон Psylocke-ийн том ах. Түүний үндсэн чадвар нь Quantum Reality Manipulation буюу бодит байдлыг квантын түвшинд өөрчлөх чадвар. Тэрээр хорвоо ертөнцийг бусдын нүдэнд үл үзэгдэх нарийн утас мэт харж чаддаг бөгөөд ингэснээр бодит байдлыг үнцээр нь гажуудуулж хүссэн бүхнээ хийх боломжийг олгодог. Өөрөөр бол хязгааргүй хүч чадвал юу ч бүтээх боломжтой гэсэн үг. Оргүй хоосноос хүртэл. Нэг бодлын Invisible ертөнцийн Adam Eve-тэй төстөөч гэж хэлж болно. Мөн бүхнийг квантын түвшинд өөрчилснөөр цаг хугацаа хүртэл гажуудуулж, өөрийн цаг хугацааны шугамаас олон салаашин таймлайныг үүсгэж чаддаг. Нэмээд бүх төрлийн энергийг удирдах, телепорт хийх, бусдын оюун санааг удирдах, супер хүч чадалгээд бараг л хүссэн бүхнээ хийх боломжтой. Энэхүү мутант чадвар дээрээ нэмээд ич хүртэл ашиглаж чаддаг. Гэвч энэ хүч чадлын золиосонд сэтгэл зүйн хувьд докторгүй, үнээсээ болж аливаад хөнгөн хүм хандах гэх мэт олон сул талыг авчирдаг. Харин дараагийн омега түвшний мутант бол бид бүгдийн сайн мэдэх Iceman. Тэр бол манайхаар анхны 7 гэдэг шиг Charles Xavier-ийн сургасан анхны 5 X-Men-ийн нэг байсан. Түүнийг мөс ашиглах удирдах чадвартайг сайн мэдэх бах. Гэхдээ түүний үндсэн чадвар бол бүх зүйлийн температурыг багасгаж, Цельсийн хас 273.15 градус буюу абсолют тэгд хүргэх. Энэхүү температурт молекул болон атомууд хамгийн бага хөдөлгөөнтэй байдаг бөгөөд дулааны нэрэг огт байхгүй болдог гэж үздэг. Тиймээс Iceman хүсэх юм бол хэнийг ч хормын дотор хөлдөх боломжтой. Тэрээр өөрийн биеэ мөсөөр бүрхэх, эсвэл өөрөө органик мөс болон хуурч, агаарт байрлах чигийг хөлдөөснөөр хүссэн мөсийг бий болгож, төрөл бүрийн зэвсэг бүтээх, бусах гэх мэтээр түгээмэл ашигладаг. Харин түүнийг омега болгож буй гол хүчин зүйл бол тэрээр өөрөөсөө пүднийг ялгаруулах бус, эргэн тойрон дахь дулааны эрчим хүчийг үргэлж бууруулж байдаг явдал. Өөрөөр Iceman буюу Robert Drake амьд зэрүүн байгаа цагт дэлхийн ертөнц хизээд эргэн мөслийн үе рүү шилжих аюултай. Үгүй юм ихэд байгаль орчин дэлхийн экосистемийг бүрэн эвдэнэ гэсэн үг. Харин түүний сул тал бол хүчээ бүрэн удирдах, илүү сайн ашиглахын тулд бие бэлтрийн болон сэтгэл зүйн асар хүчтэй мэрэгжлийн тамирчны хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой. Тийм ч учраас Robert Drake өдөр бүр өндөр эрчимтэй бэлтгэл хийдэг. Iceman энгийн үедээ дээд тал нь 5 цаг тасралтгүй мөсөн төлөвт хувирдаг бөгөөд үүний дараа сэтгэл зүй болон оюун санааны асар их ядралтыг авдаг гэдэг. Дараагийн омега түвшний мутант бол Joshua Foley буюу Elixir. Хамгийн анх Xavier Институтийн сурагч байсан тэрээр New Mutants, Young X-Men болон X-Men-ийн гишүүн байсан. Түүний үндсэн чадвар бол biogenesis буюу өөрийн болон бусдын биологийн бүтцийг бүрэн удирдах. Ерөнхийдөө бүхэл амьд биетийг генетикийн төвшөнд удирдах боломжтой гэсэн үг. Бүх төрлийн өвчин гэдгээх, бэртэж гэмтсэн эргэтэн, хормын дотор л эргүүлэн ургуулах боломжтой. Ингэснээр түүнийг төгс эмчилэгч, OP support болгож байгаа юм. Нэг удаа халтлагад өртөж зүрхээ алдсан сурагчийн зүрхийг эргүүлэн ургуулж байсан удаатай. Тиймээс түүнийг анх New Mutants дэлсгэд Elixir гэх нэрийг өгсөн. Elixir хамгийн анх энгийн төрхтэй байсан ч хүн шарх авч комд орон. Үүний дараа өөрийн шархаа эдгэх үед түүний биед 2 дахь мутаци өгдөн арьсан тэр чигтээ алтан шаргалуулж хуурсан. Гэвч энэ хүч чадалт мөн сул тал бий. Мэдээж чинийхний биеийг генетикийн түвшинд удирдах, хүчээ бүрэн потенциалд нь ашиглахын тулд биолог, анагаах ухаан, шинжлэх ухааныг өндөр түвшинд ойлгож мэддэг байх хэрэгтэй. Мөн түүний сэтгэл зүй докторгүй үед хүчнийх нь эсрэг тал буюу эсийн задрал үүсгэх чадвар гарч ирдэг. Энэ нь бусдыг эмчлэх бус, хормын дотор л хорох чадвар. Мөн энэ үед түүний арьс алтан шаргалаас бих мэд хар өнгөтэй болон хувирдаг. House of X-ийн үеэр өөрийн хүч чадлаа хангалттай хэмжээнд удирдах сурсан Elixir гарч Charles Xavier 5 гих 5 гишүүнээс бүрдэх бүлгийг үүсгэсэн ба тэдний нэг нь Elixir байсан. Тэд хамтдаа амир өгцөн мутантуудыг дахин амьлуулж байсан удаатай. Marvel Girl буюу Jean Grey-г Phoenix Force-ийн эзэн бий гэдгээр нь
Мөн Iceman-тэй адил Xavier-ийн анхны 5 сурагчийн нэг гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Гэвч Phoenix Force байхгүй байсан ч түүний телекинезис болон телепат чадвар Omega түвшинд багтдаг. Тэр дундаа түүний телепат чадвар. This ends now. Бид Charles Xavier-ийг телепат чадвартайж альфа түвшинд багтдгийг сайн мэднэ. Түүний телепат чадвар хязгаарлагдмал учраас хамгийн анх Cerebrog зохион бүтээсэн. Тэгвэл Jean Grey-ийн телепат Xavier-тай харьцуулшгүй ба боломжгүй зүйл гэж бараг үгүй. Тэрээр чадвараа маш олон янзаар ашигладаг бөгөөд бодол унших, өөрийнхөө болон бусдын бодлыг холбох, дамжуулах, бусад мутантын чадварыг ихсгэж багасгах, бусдын бодлыг өөрчлөх, illusion харуулах, астрал аялал гээд дурдаад байвал дуусахгүй. Тарих гэдэг үний хамгийн чухал эрхтэн байхад түүнийг хүснээр удирдах боломжтой түүний хувьд хийж чадахгүй зүйл гэж үгүй. King in Black комик төр хүртэл наалын толгойд нэвтрэн түүний сул талыг олсон хүн Jean Grey буюу Marvel Girl байсан. Хамгийн хүчрэг телепат чадвар дээр нэмээд телекинезис гэхээр мэдээж Omega байх нь гарцаагүй. Миний бодлоор энэхүү чагсаалт хамгийн өрөвдөлтэй бас галзуу солиотой гэмээр дүр бол Legion буюу Professor X-ийн хүү David Haller. Тэр бол X-Men байтугай Marvel ертөнцийн дэх хамгийн асуудалтай хэрнээ хүчрэх дүрүүдийн нэг. Энэ дүрийг дэлгэрэнгүй тайлбарлахын тулд бараг тусдаа бичлэг хийх шаардлагатай. Тиймээс Legion-ийн тухай бичлэг үзмээр байвал комментор сэтгэлдээ үлдээгээрэй. Харин энэ удаа түүний чадварыг товчхон тайлбарлая. David Haller мэдээж сэтгэл зүйн хувьд асар том асуудалтай. Өөрөөр бол бие хүн хуваагдах эмгэгтэй. Та нар Split киног эсвэл Moon Knight-ыг мэддэг бол энэхүү сэтгэл зүйн эмгэгийн талаар сайн мэдэх бах. Нэг хүний биед олон төрлийн бие хүн орших явдал. Харин David-ийн дотор олон зуун өөр хөөхөн оршин байдаг ба тэд бүгд өөрөө өөрсдийн мутант чадвартай. David өөрөө ч хэлсэн байдаг. Түүний дотор 200 өөр Omega түвшний мутант оршдог гэж. Rogue нэгэн удаа түүний дотор нэвтрэхэд олон мянган төрлийн чадвартай холбогдсон ба цаг ямагт чинээр төрсөөр байдаг гэж тодорхойлж байсан. Хэдий тийм ч гэлээ түүний өөрийнх нь сэтгэл зүйн докторгүй байдал нь өөрт нь болон эргэн тойронд цаашлаад хорвоо ертөнц цаг хугацаа бусад орон зай дасар их аюулыг дагуулдаг. Энэхүү сонирхолтой дүрээр 2017-оос 2019 оны хооронд 3 бүлэг бүхий лайв акшн телевизийн зурлыг FX сууг хийж байсан. Гол дүр Dan Stevens тоглодог бөгөөд заавал үзэх зурлуудын нэг. Гэхдээ энэхүү зурлыг суперхиро жанр гэхээсээ илүү David гэх дүрийн дотор болж буй мэдэрч буй зүйлсийг маш уран бүтээлчээр харуулсан psychological thriller гэдгийг санах хэрэгтэй. Миний хувьд X-Men-ийн хамгийн дуртай дүрүүдийн маань нэг бол Magneto. Заримдаа хорон санаат, заримдаа баатар болон хувирах антихиро. Уг нь бол мутантуудыг хамгаалахын төлөө гэдэгч хүүхэд байхасаа эхлээд амьдралынхаа туршид туулсан аимшигтай явдлуудаас хүмүүсийг хэд үзэн ядах болж илүү экстрим үзэлтэй болсон. You're him. You're Magneto. And I promise you, child, you shall never be afraid again. Түүний гол чадвар нь соронзон хүч болон цахилгаан соронзон орныг удирдах явдал. X-нэр металлыг молекулын түвшинд үснээрээ удирдах, хэлбэржүүлэх, хянах боломжтой. How unfortunate for you that I am the master of magnetism. dirty mutants. Цаашлаад соронзон орныг өөрчлөх, асар хүчрхэг, цахилгаан соронзон хамгаалт үүсгэх гэх мэт чадваруудтай. Мэдээж хүсэх юм бол хүний биеэр урсаж буй цусан дах төмрийг хүртэл удирдан Blood Bender-ийг аюулыг учруулах боломжтой. Гэхдээ Magneto өөрийн хүчээ илүү том, нүсэр цар хүрээнд ашигладгийг мэдэж байгаах. Wolverine-ийн биеэс Adamantium-ыг юу ч болоогүй мэт суглан гаргахаас эхлээд аврах том барилга байгууламжийг бүр Genosha хотыг хүртэл хөдөлгөж, дэлхийн соронзон орныг унтрааснаар бүхэл бүтэн гаригийн системийг гажуудуулж, дэлхийг сөнөхөд хүргэж байсан удаатай. Үүнээс түүнийг зүгээр л нэг металл удирдагч биш гэдгийг дэлхийн ертөнцид цаашлаад космик хэмжээнд хүртэл ямар аюултай болохыг ойлгож болно. Omega түвшний мутантууд донд бодит байдлыг өөрчлөх чадвар элбэг. Гэхдээ бодоод үзвэл угаасаа л утгагүй хүчтэй, хүссэн бүхнээ хийж чаддаг байх нь Omega түвшинд хамаарахаас өөр аргагүй. Үүний нэг жишээ бол Proteus. Тэрээр Шотландд мутант судлаач ээжийн хяналтанд өөрийн чадвараа удирдахад суралцж байсан ч хүний биед орших боломжгүй болсноор цэвэр энерги орших болон хувирсан. Түүний хүч чадал нэг үгээр бол хязгааргүй. Тэрээр физикийн хүлээс гадуур хүссэн бүхнээ өөрчилж чадна. Тэрээр Elixir-тэй хамт Five нэрэн дор амь өргөцсөн мутантуудыг амьлуулахад оролцож байсан. Харамсалтай нь цэвэр энерги орших болсноор өөр ямар нэгэн шинэ бие үргэлж хэрэг болдог. Үгүй бол устж үгүй болох аюултай. Тиймээс хэн нэгний бие шилжиж хэсэг хугацаанд амьдран бодлого шилжсэн бие нь асар их энергиэс нь олж мөн л устж үгүй болдог. Тиймээс энэ байдал нь түүний хувьд хамгийн том сул тал. Харин шинэ бие шилжсэн л бол Proteus дийлдэшгүй.
Түүнийг устгах цорын ганц арга бол энергийн төлөвт байхад нь устгах явдал. За энэ үрээд эхний 7 омега түвшний мутантаа өндөрлөе. Дараагийн бичлэгээр үлдсэн 7-ыг нь тайлбарлах болно. Мөн лежендэр илүү дэлгэрэнгүй тусдаа бичлэг хийх төлөвлөгөөтэй байгаа учраас сэтгэлдээ үлдээгээд лайк, subscribe дараад төвчээртэй хүлээж аваарай. Дараагийн бичлэгээр уулзцаая.